Таалагдсан. Таалагдсан. Маш үр дүнтэй гоё сургалт байлаа. За өнөөдөр челленж 25 дахь өдөр. Өнөөдөр ер нь бол бизнесийнхаа багийн хамт олонд бьюст хэрхэн хийх вэ гэдэг сургалт орлоо. Сургалт таалагдсан уу манайхаа? Таалагдлаа. Мэргэжлийн сайхан зааж өгсөнд баярлалаа. Суралцах юм ихтэй байлаа. How to гэдэг үгийг маш их олон сонслоо. Сургалт маш их таалагдлаа. Баярлалаа. Хай сургалт гоё байлаа. Найстайгаа ингэ суралцаад явж байгаа баяртай. Амар мүлжүүртэй залуу шигтэй. Маш их таалагдлаа. Их юм сурах гэж бодож байна. Өнөөдөр сургалт юм гоё байлаа. Тэгээд амар их таалагдсан баярлалаа. Өөрийнхөө элдээ задлаа 25 оныхаа бас өнцгөө арчлаа баярлаа. Өнөөдөр челленж үргэлжилсээр chest day буюу чэйжний тусалыг хийх гэж байна. Тэгэхээр чэйжний тусал хийхээс өмнө гарын хордлогоо болон 3 толгой, мөрний урт тал, амны артал гэсэн хэсгүүдээ халаасан маягтай хөнгөн тасгалууд хийгээд жоохон баг зэргийн ачаал авсны дараагаар чэйж рүүгээ орно. За манай чэйжний өдрийн бэлтгэлийн хамтрагч маань Бурата юу юм да? Өнгө дүгрэн даа. За челленж үргэлжлүүлсээр өнөөдөр ахтайгаа хамт чэйж хийлээ 2-7 хэлгээ сүүлд нь хөтлөх картаа хийлээ. За бэлтгэл хандсан ахтай баярлалаа. За баярлалаа. Баяртай. Амжилт. Фитнес дээр ямар нэгэн найз нөхөд ахтуйтай болоорой. Тэгэх юм бол илүү хурдтай ахин. Тэ илүү их үр дүн үзүүлнэ. Хэрүүлээ загнуулаад тэ. Хурдтай ямар нэгэн хамтрагчтай байх тэ фитнес дээр. За фитнес дээр орсон одоо Ермаксийн үйл хөдлөлийн ажлыг хийгээд сууж байна. Тэгээд чинээс гараад гараж дээр очиж хуулганы бизнесийнхаа ажил дээр очиндээ